Шинжлэх ухаан таны мэдхийн Одон өндөр сувгийн цус 50 дарангуул гэж нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаарыг мэдээж хөтлөгч Онон Бидүхэн бэлтгэн хүргэж байгаа. Өдрийн мэндүргий. Өдрийн мэнд. За нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр Skyle компани Монголдо гэдэг үйлчилгээ шинжлэхтлээ гэсэн мэдээлэлтэйгээр Бидүхэнтэй оролцож байна. За тэгээд энэхүү нэвтрүүлгийн эхлэлийн хэсгийг та бүхэндээ танилцуулах юм. Чөтгөрийг дурсахаар гараад ирдэг гэдэг шиг ардан зогсож байхыг хэмээн айн дагжих ордны ажилчид аягчин, шивгчин түүнийг нэрийг хэлэхээс ч цээрлэнэ. Шахтад цайзын хан хэрэмний цаана харцбарлаг ардын балчир хонгор охтыг гав дөнгөр гинжилж ташуурдан тамлахад тэдний орилон хашгираан үдшийн агаарт талбүрт тархана. Цусгүй мэд хухай цайсан, яр шарах, эдээ бээр болсон, мөчн хугарч сул санчсан тэднийг бамбарын бүүдгэр гэрэлтэй хонглоор чирч отох нь үзэгдсэн гэж хүмүүс шив авир хийн. Толгодын орой дээр сүндэрлэх цайз ийхүү эрхэмсэг дээд язгууртны өргөө бус ярга тамллын гяндан болсон байлаа. Энэ бүхнийг үйлдэх зарилгыг буулгаж байгаа нь бүсгүй хүн бөгөөд түүнийг Чахтит цайзын гүнгийн авхаа Эржабет Баторыг гин. За Эржабет Баторыг гэхээр манайхан бас Элизабет гэж бичигдсэн байдаг шүү дээ. Тэгэхээр жоохон нэг өөр улстай андуурч магадгүй. Гэхдээ энэ Эржабет гэж байгаа нь болохоор Унгарыг хэлээд байгаа шүү дээ. Яг Унгар дуудлагаараа бол Эржабет гэдэг. Гэхдээ одоо түүхэнд бичгтээ Элизабет гэж учраас англиар бичигдсэн юм байлаа. За манай үзэгчид одоо Эржабет Баторын түүхийн талаар маш сайн мэдчихэж магадгүй. Цуст гүнгийн авхаа гэж олон хүмүүс сонсч ирсэн байх. За тэгэхээр тэр яг үнэн байсан уу, худлаа байсан уу гэдгийг өнөөдөр бид нэвтрүүлгээрээ ярина. За юуны төрөнд түүхэн нөхцөл байдал ямар байсан бэ гэхэд 16 дугаар зуунд Унгар Отоманы дайн эд дүрлцэж байлаа. Тэгээ 1526 онд Мохажийн тулаанд унгарчууд Отоманд байлдаад хүнд ялагдал хүлээгээд 2 дугаар Лаёш хаан тулааны талбар дээр алгацсан. Тэгээ Унгарийн газар нутгийн хагас нь тэгээд Отоманы мэдлэлд орлоо. Тэгээд мөн Унгарийн хаан ширээ эзэмгүй болж Европын хүчирхэг Хабсбургийн гэр бүл эрх мэдлийг өөртөө төлөвлөж эхэлж байсан. Энэ үед ихэнх язгууртан Унгарийн ихэнх язгууртан өөртөө засах шинжтэй эрх мэдлэлтэй байсан. Тэдний нэг Унгарийн зүүн хэсэг томоохон газар нутаг эзэмшдэг Трансилван болон Польшийн хаад ноёдтой ойрын холбоотой Баторигийн удмынх гэж байсан. Тэр болохоор Эржабет Батори хэмээх хүчирхэг гүнгийн авахыг зөвхөн ярахчин сурал алуурчин байсан гэхээс илүү тэр үеийн улс төрийн хэлхээ холбоог тодорхой хэмжээнд ярих байх аргагүй. Ярихгүй байхын аргагүй тий. За одоо Отоманы эзэнт гүрэн гэхэр ч одоо Туркийн тэр бүс нутагт байгаад байгаа эзэнт гүрэн шүү дээ тий. Тэгэхээр тэр нутагчин болохоор эргэн тойрондоо байгаа одоо жижиг улсуудыг тий. За одоо улс болж амжааг байгаа ханилгууд л байгаа гэсэн үг үү тий. Би даасан нэг арай өөрсдөө өдөртэй хүмүүс болох шүү дээ тий. Нэг өөрсдийн гэсэн хамжлага ардтай. Тэгээд одоо хөрөнгө чинээтэй гэдэг ч юм уу. Ийм улсууд байгаа гэсэн үг тий. Тэднийх нь нэг юм байна тий. За Эржабет бол 1560 онд төрсэн бөгөөд эцгийнх нь 10 настад нь нас орж исэн. Тэрээр багасаа бол яг ингээд удирдгчийн олон юмнуудыг сурч исэн. Одоо латин, герман, унгар, грек хэлүүдийг сурч иснээс гадна эдлэн газрын захиргаа, санхүү, хэлцэн ёс тгийг сайтар сурч байлаа. Нөгөөтэйгөр Эржабет бага багасаа амирх унаж татдаг байсан. Тэгээд тэрийг одоо орчин үеийн шинжлэх ухаанд руу үзэх юм бол эпилепси өвчнөд байсан гэж хамгаалт юм байлаа. Тухайд унаж татдаг хүнийг урал дээр эрүүл хүний цусыг байсан дом бий. За тийм тэр үед ч бас сонирхолтой домоод байдаг байсан. Тэгээд нэг их сурвалжаас харж яхад тэрнийг 13 настайдаа нэгэн харц борлог хөвгөнтэй амрын харилцаанд орж бутаж хөөхд гаргасан гэдэг юм байлаа. Тэгээд нэр хүндийг нь аврах үүднээс тэр төрсэн хүүхдийг нэг хамаатны айлд нь өргөж өгсөн. За тэгээд удалгүй нэг 14 настай байхад нь нэг хүчрхэг Надашти гэр бүлийн 18 настай Ференц Надашти гэдэг язгууртантай гэдсэн. Тэгээд нэвтрүүлгийн ихэнд дурдж исэн Чахтит цайз бол энэ хурманд ирсэн бэлэг нь байгаа. Ер нь бол нэр хүндийг нь хамгаалж хагаад мэдээж дахиад нэг одоо язгуур гаралтай гэр бүлтэл холбох байлгүй. Тэгээд тэр үед нь зориулаад даасан юм байл тэр хүүхдийг тийм. Тэгээд нөгөөт нь ч гэсэн юу цайз бэлгэлжлээ. Харин цайз бэлгэлдэг. Хурмны бэлгэн цайз авдаг бол өстой сайхан л гоё лээ. За Ференц Надашти бол өөрөө цэргийн хүн байсан. Тэгээ дандаа ингээд дайнд явдаг байсан. Нөгөө 13 жил үргэлжилсэн Туркийн дайнд оролцож байсан. Энэ хооронд бол Эржабет өөрөө Чахтит цайз болон тэр хавьда байдаг байсан 17 цас өрөнгө харьцаж байгаа. Одоо бидний бодох юм бол нэг янзын аймгийн захиргаа. Тэгээ нэг 17 сумтай аймгийг өдөртөө явьжсэн хүн байна гэж ойлгож болно.
тухайн үедийн ноёдтой нарыг ингээд бодоо үзэхээр дандаа л ингээд зүгээр суугаад тарлаа сууждаг хүмүүс гэж бодогдсон шүү дээ. Гэтэ яг үнэндээ бол фьюдлийн нийгэм татар түрээ сурах, дайн тулааны мэддэг аль болох эрт авч эрчүүдийг зэрэглэх, бэхэлд босгох, барилга засварын ажлыг удирдах, сүм сургууль ажиллуулах, хэрэг маргаан шийдвэрлэх, дайн болон байгалийн гамшигын дараа сэргээн босгох ажлыг удирдах, асран тэтгэх гэдэг удирдлагын олон үүрэгтэй байсан. Маш их юм хийдэг байсан эмэгтэй хүн байгаа тоххой. Ер нь эржибет бол өөрөө аж ахуйн ажилтаа амар чам бай. Тэр ч байтугай ингээд ноёдын охидод зориулсан боловсрын сургууль ажилладаг байсан. Тэгээд энэ сургуулиас одоо бидний энэ өнөөдөр нэвтрүүлэгт ярьж байгаа охидуудыг нь авч алдаг байсан юм шиг байгаа. Тий. Тэгээд Эржбет Ференц 2 30 жил цуг амьдарч 4 хүүхэд төрүүлээд тэгээд Эржбетийг 44 настайд нь нөхөр нөвчөндөө удаан шалсны дараа эцэст нь нас барлаа. Юусэн болсон. За тэгээд фьюдлийн нийгэмд бол одоо гүн гүнгээ авах ханар хамжлагын амирх зодох хүчирхийлэх нөхцөлд амирх гардаг байсан. Тийм учраас ноёдыг амир харгас хэрцгий эсвэл гаж тантай гэж амирх юунууд яриануд гардаг байгаадсан байхгүй юу. Тэгээд нөхрийнх нь бие муудаад нас барсныхын дараа Эржбетийн талаар иймэрдэх яриад маш их гарч эхэлжсэн. Тэгэд 1602 онд Лютерийн урсгалын пастор Иштфан Мажара гэдэг хүн тэр цайзын ойр орчмын айлаас нь залуу охидууд алга болоод байна гэж гомдол гаргаж байгаа. Тэгээд энэ гомдол нь явсаар байгаад нэг 8 жилийн дараа 1610 онд Унгарын 2 дугаар хаан Унгарын хаан 2 дугаар Матиастын чихэнд хүрсэн. Тэр тэгээд энэ асуудлыг шалгуулж эхэлж байгаа. Тэгээд Чахтид цайзын ойр хавьд байдаг байсан, амьдардаг байсан иргэдээс нь гэрчийн мэдүүлэг авахд 300 гаруй мэдүүлэг цугларч исэн. Гэхдээ тухайн үед одоо энэ мэдүүлгийг авахдаа бол хаарц ард нь одоо өсөг мэдэхгүй шүү дээ. Зүгээр аман мэдүүлэг өгч байсныг бас бодох хэрэгтэй байгаа шүү. За тэгээд гэрчүүдийн мэдүүлснээр Эржбет Баторын хэдэн жилийн турш болчир залуу охидыг хуурч цайцтай оруулан зодож өлбрүүлж тамгалж байж. Арсыг нь халуун чимхүүрээр татаж таслах, нурууг нь хойш дийлгэсээр байгаад нусыг нь таслах, гар хөлийг нь дагнтал боох зэрэгээр яргаж алдаг. Гүнгийн авахаа тэгээд үүнийг өөрөө үзэж таашаал авдаг байсан гэсэн олон өөр мэдээлэлүүд гарч ирж байна. Бид нар нөгөө нэг кино минон дээр бас энэ үйл явдлыг их сонсч ирсэн ч юм үзчихсэн юм шиг байна л да. Нутаг орноос нөгөө залуу охид алга болдог те. Тэгээ энэ дээр ч нөгөө мөрдөгчд очиж ажилдаг. За нөгөө Трансильвани гэдэг ихлээр манайхан нөгөө Дракула гүн гэд мэдэх бох те. Тэр хавийн тэр цаг үеийн тиймхүү бас кино мино зохиолдор ч юм уу гараад идэх шүү нэг юм охтууд бага насны те залуу балчаар охтууд алга болдог. Гэтэл энийг бүр хариуцж байгаа тэр бүс нутгийнх нь одоо даргал сууж байгаа одоо хатан те одоо нэг эмхтэн дарга нь одоо аваад ял гэсэн үг юм уу те цайз руугаа. Тийм цайз руугаа авч хагаад одоо хядчихсан, яргалж исэн гэж мэдээлэлд их гарч ирж байгаа байхгүй. Тэгэд одоо манай үзэгчдийн мэдгээр хамгийн их шууган гаргасан цуврал гэх юм бол онгон охтын цусаар ван дүргээд түндээ орж арсаа залуу хөвөр байлгадаг байсан гэх гарч ирчихсэн. Тий. Гэхдээ энэ нь бол домгийн шинжтэй. Тэгээд яг албан ёсны мөрдөн шалгалтанд бол ердөөсөө гарч ирж байгааг мэдээлэл байгаа шүү. Харин зарим мэдээлэгт цайзын зойронд хадгалсан олон зогц олдсон гэж гарч ирж байсан. Одоо нэг сонирхолтой гэх юм уу, гонигтай гэх юм уу. Энэ охидын зарим нь харц гаралтай биш, бага ноёдын охин байсан гэдэг нь эрх баригчдын ихэр төвшөөсөн. Яг гэвэл тухайн үеийн Унгарын хуулиараа ноёд ардтаа хичнээн хэрцгий хандсан ч хууль бус гэж биш гэж үздэг байсан байхгүй. Тэгэхээр Баторын зөвхөн одоо харц ардын охидыг хулгайлж тамалж байсан бол хуулийн нүдээр бол ямар ч гин буруу гэж үзнэ. Гэхдээ одоо язгууртан гаралтай айлын охидуудыг ингэж хороож исэн болохоор энэ асар настай гэмт хэрэг болж үлдэж байгаа. Хэрвээ зүгээр харц ардууд байсан бол одоо ноён нь ямар нэгэн арга хэмжээ авсан гэж л үзэх нь биш үү те. Тэгтэл нөгөө нэг бас нэг энд тэнцүү их мэдлэлтэй ч гэдэм үү арай нэг жоохон юм дуурах чадaltaй нөхдүүдийнх нь охтуудаас алга болоод исэн юм тий. Тэнгүүд ингээд гомдлон гарч ирээд гэмт хэрэг болчихж байгаа. Тэгэхээр феодалын нийгэм гэдэг байгаа нь ер нь бол нөгөө ноёд толгойтой нийгэм хэлээд байгаа шүү дээ тий. За. За тэгээд мөрдөн шалгалтыг дүн хаан ингээ хурж исэн. Тэгээд Баторыг бол шууд гин буруутай гэж үзэж исэн. За. Тэгээ 1611 оны 1-р сарын 1-нд шууд шидэр гүцэх цэргүүд үр цайхаас өмнө цайзлуу нууцаар довтлоод эзэлж исэн. Тийм тэгээд энд Эржбетийн шүүх хурлыг ярихаас өмнө Европын нөлөөтэй байсан Турцогийн удам гэж бас нэг байгаад байсан. За.
Турзагийн гэр бүл нь Батавригийн гэр бүлтэй ураг садны холбоотой бөгөөд Эржибетийн нөхрийн нас барсны дараа Георг Турза гэдэг хүн Чахтид цайзыг харьцаж авсан юм. Үндсэндээ аж ахуй өдөр тутмын үйл ажиллагааг Эржибет харьцдаг. Харин цаасан дээрээ яг бүртгэгдээ албан ёсны эзэн Георг Турза гэдэг хүн байгаадсан. Энэ Георг Турза хүн бас нэг Палатин гэдэг тушаалтай байсан. Энэ нь одоо бол яг хааны дараа орох эрх мэдэлтэй байсан. Тэгээд энэ Эржибетийг яг мөрдөн байцаалтыг явуулж мэдүүлэг авсан хүн бол энэ Георг Турза гэдэг хүн өөрөө байгаад байна. Хамаатан нь. Тий, хамаатан. Яг ингээд тэр цайзыг өдөржсэн хүн байгаа шүү дээ. Цэргүүдээ бас өдөржсэн хүн байгаа. За тэгээд Турза ихнэртэй ярьснаар бол нэг нууц өрөөнд нэгэн охины цогцос байсан. Бас нэг охин дөнгөж амтай голтой байсан гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд тэр охин уул нь цааш амьдсан боловч шүүх хурлаар ямар ч мэдээлэл өгөөгүй. За. Тэгээд цэргүүд тавтлан орох үед Эржибет Баторыг цочтойгоо хоол идчихсэн гэж ярьдаг. Гэхдээ Турза бол өөрөө ярихдаа Баторыг яг үйлдэл дээр нь барьсан гэдэг юм билээ. Цуснд умсан байдалтай барьжсэн гэсэн. Гэхдээ энэ бол бас яг нэг янзын хотлаа домог одоо хэтрүүлж ярьж байгаа гэх юм уу да. Энэ Турза ч өөрөө ярихдаа ингэж жоохон гоё болгож ярьж байгаа шүү дээ. Өөрийнхөө бас юуг нэмэгдүүлэх гэдэг шүү дээ. Хийх ажлаа сүртэй болгож чадуулах гэдэг шүү дээ. Гэхдээ яг албан ёсны мэдүүлэг дээр бол яг яаж баригдчихсэн нь бол бичээг байдэ. За тэгээд хоорондоо 5 хоногийн зайтай шүүх хурал болж исэн. Харин энэ хэрэг дээр Эржибет Баторыг өөрийг нь бол шүүгээгүй. Энэ дээр хоёр шалтгаан байгаа. Нэгт яг тийм язгууртан гэр бүлийн тэр охиныг бүрэлсэн гэх ямар ч баримт бол олдоогүй. Хоёрт энэ Эржибет Батор ч бас өөрөө асар их нэр нөлөөтэй гэр бүлийн гүнгийн авахай байсан учраас яг ингээ өөр дөр нь цаазар авах ял оноож болохгүй байсан. Тэгэд зарим түүхчид бас ингэж үздэг юм байлээ. Тэр нөгөө цайцд олцсон 2 охин байгаад тэр 2 охин бол өвчтөе 2 охин байсан. Нэг нь өвчтөд дийлэхгүй нас орж исэн. Тэгээ нөгөөх нь өвчнөө талаар эмчилжсэн гэж ярьд юм байлээ. Тэгэд өвчлсөн гимтэж шархсан хүнийг эмчилж асрах нь тохон үеийн эзнийх нь өөргөн байгаадсан байхгүй. Тэгэхээр тэр нь яг бодтоор тамалт зовоож исэн үү? Зүгээр л ажлаа хийжсэн гэдэг нь бас тодорхой биш байт юм байлээ. Тэгэд Эржибетийн оронд түүний тушаалаар охин хулгайлах, яргалах үйл ажиллагаа гардан гүйцэтгэж байсан 5 хүнийг ялсан байдаг. За. Тэгэд энэ 5 хүнийг уул нь яг шүүх хурал болохоос өмнө ирээдэж байгаад мэдээлэл нь авч ирсэн билээ. Тэгэхээр бас одоогийн орчин үед энэ мэдээлэл нь бодит биш үү гэхэд бол хэлээд хэцүү. Гэхдээ энэ мэдээлэл дээр тэр 5 хүн хамгийн багадаа 50 охтыг хороосон гэж мэдээлэл өгсөн. Тэгээд 35 охтыг хороосон гэж мэдээлэл өгсөн. Тэгэд одоо энэ түүхийг судалж яхад амар олон өөр тоонууд бол гарч ирсэн. Миний харснаар хамгийн багадаа бол нэг 4 охиныг хороосон, цогцсон олцсон гэж гарч ирсэн юм билээ. Энэ мэдүүлэг дээр өөртөө өгснөөрөө 35 охин гэж гарч ирдэг. Тэгээд зарим түүх судлаачид баг 300 охин тэгж халж чадсан гэж мэдээлээд юм билээ. Тэгээ миний харсан хамгийн өндөр тоо гэх юм бол 650. Өөрөө дэвтэр дээр нэрийг бичиж хадгалдаг байсан. Бас домог л ээ. Тэр 650 гэдэг нь хитрхийн өндөр тоо болохоор бас хотлоо таах гэж бодоод байгаа. Одоогоос 400 жилийн өмнө болоод байгаа үйл явдал шүү дээ. Тий. За тэгээд энэ 5-ын 2 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй хүн байсан юм. За эдгээр тэгээд ямар ял хүлээсэн бэ гэх юм бол цөмийг гин буруутай хэмээх тогтоож байсан эмэгтэй хоёрыг нь халуун чимхээрээр хуруугийн татаж таслаад дараа нь төд галт шатах цац ялгаанаас. Тэгээд гимт хэрэгтэй арай бага оролцоотой байсан 20 настай залууг толгойг нь хяргаж шатчихсан. За тэгээд нэг эмэгтэй байсан тэр нь одоо бусдынхаа дарамтанд орж энэ хэрэгт оролцсон. Тэгээд мөн хохирчдыг ингэж аврах гэж хамгаалах гэж оролцсон хүнд нь насаар суух ял оноожсэн. Тэгэд шүүх хурал болохоос өмнө нэг эрэгтэй оргож яваад баригдаад бас шатагдчихсан. Тэгэхээр үндсэндээ Эржибет Баторыг бол өөрөө албан ёсоор нэг ч хэрэгт холбогдоогүй. Эхэндээ түүнийг сүмд хандмаа болгохоор хилцэж байсан сүлдээ цайзанд гэрийн хорионд байлгахаар шийдсэн. Гэрийн хорой гэдэг нь одоогийн бодож байгаа шиг яг гэртээ сайхан тав тухтай байсан байж магадгүй. Эсвэл зарим сурчаар харж яхад Чахтид цайзын зойронд хав харанхуй өрөөнд 3 жил амьдэрсэн гэж тийм билээ. 3 жил. Тийм. Одоо нэг жижигхэн нүхээр өдрийн хоол хүнсийн нөгөө нь тэгээд агаар оруулж гаргуулсан. Тэрний зур хав харанхуй өрөөнд юу ч хандахгүй 3 жил амьдэрсэн гэж ярьдаг.
Тэгэд Эржбет Батбарын 1611 оноос 1614 онд нас барах хүртлээр 3 жил дээр өнгөрсөн байна. За. Одоо хоёлоо яач хамтран ажиллаж ярьчих. За тэгээ. Тэгээд тэрний араас миний зүгээр хамгийн сонирхож байгаа юм. Одоо бүр надаас ингэж гарч ирэх гээд байгаа байхгүй юу? За. Бид нар ч нөгөө одоо шинжлэх ухаан танин мэдэх үе гэхлээрээ хамгийн түрүүнд асуулт л байдаг шүү дээ, тий. За одоо ингээд үүл ингээд цуглараад ингээд бороо орлоо. Тэгэн гутал одоо манаахан болох хуучин одоо нэг юм хошуурсан малны урдуур орох юм бол аянга нэрэгдэгэ гэдэг ч юм ийм яриа үлдээсэн. Гэтэл яагаад гэдэг асуулт. Энэ үг яагаад энэ үг л ерөөсө шинжлэх ухаан танин мэдэх юм баг гол үг шүү дээ, тий. Энэ яагаад ингэж байгаа юм бол энэ яагаад ийм юм бол энэ яагаад ингэсэн юм бол гэдгийг танин мэдэх хүсэл байгаад байдаг. Тэгэхээр одоо би хамтран ажиллаж танилцуулчаад яг энэ Эржбет Батбарын яагаад тэгвэл тэр охтуудыг хулгайлаад байгаа. Ямар учиртай юм те. Тэр тал дээр бас танаас хариулт авъя гэж бодоод танилцсан. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Skytel компани хамт олон маань оролцож байна. Монголдо шинжлэгдлээ гэж байгаа. Тэгэхээр Монголдо гэдэг үйлчлэг гэдэг тийм ээ. За энэ ямар үйлчлэг юм гэхээр манай Skytel-ийн хамт олонны мэдээж олон жил явуулж байгаа үйлчлэгээ. За энэ одоо жишээлбэл сард ер нь баримжаагаа шүү. Хэд орчим одоо гигабайтын дата хэрэгжилж явах шиг байна. За тэр ч бол хэцүү шүү дээ. Бараг 30-аас 40. Тэгэхдээ ажил дээр Wi-Fi юм уу гэртээ Wi-Fi ашигладаг уу? Эсвэл байнга дата гараа юу? Ажил дээр бол Wi-Fi, гэртээ Wi-Fi. Гэхдээ гэрт заримдаа Wi-Fi орохгүй өрөөнд 0 дотор Wi-Fi орохгүй байхад бол дата ашигладаг. Тэгэл гадуур явж байхдаа Гадуур явж байхдаа байнга дата. Ер нь бол одоо миний зэрэглээ тийм байх шиг байна. 15-аас нэг 20 орчим. Тэгээ тэр ч ер нь хүрэхгүй болол тэгэл ингээ сар болгон төлбөрөө төлөхдөө би дээрээс нь нөгөө дадаргаагаа харангуут л энэ дэр дата авсан төлбөрүүд нэмэгдээд байгаа байхгүй. Ярьснаас илүү дата авц. Тэгэхээр ер нь одоо бол яг нөгөө нэг интернет хэрэглээ бүх ухаалаг утсууд чинь бүгдээр одоо 5G дэмждэг болж байгаа. Ингээд ер нь бол Viber, Telegram, одоо Messenger юу гэдэг ингээ маш олон харилцааны одоо аппликейшн платформуд байгаа учраас те дуудлага хийх нь бол багасчаад байгаа. Тэгэхээр хүний хэрэглээ бол ер нь явж дата их байх юм бол цаашдаа баг энэ сүлжээний асуудал гэдэг ч юм уу тийм иймэрхүү асуудлууд ер нь жоохон багасах болов гэж найдаад байгаа миний өнгөөр харж байхад тэгэхээр ер нь бол ухаалаг хэрэглээ гэдэг бол ерөөсөө тэр хүний хэрэгцээнд таарсан хэрэглээг нь илүү хэлбэрээр шийдээд өгчхөө яг юу хэрэглээд байгааг нь харж байгаад тэгвэл энэ дээр чинь илүү танд боломжийг нэмээд өгье гэж. Тэгэн гутал ингэдэг штэ нэг датаны хурдыг чинь мегабайтаар хэмждэг шүү дээ тий. Одоо 128 гигабайтийн хурдтай гэх юм бол хамгийн удаан болоод ингээд юу ч үсч болохгүй дээ юм болцдог шүү дээ. Тэгэл нөгөө 1 мегагийн хурд, 2 мегагийн хурд, 5 мега, 7 мегагийн хурдтай гэдэг байсан бол Skytel компани энэ Монголдо гэдэг үйлчилгээ бүр мегабайтаар биш гигабайтаар хурдыг нь хэмждэг болж байгаа. Илүү хурд, илүү хэрэглээ, илүү үнс нь, илүү датаг санал болгож байна гэж байгаа Skytel хамт олон маань. За дараа үеийн мобайл интернет сүлжээний хурд чанарыг бодитоор мэдрүүлэхийн тулд дараа төлбөрт дата хэрэглэх шүү. Гигабайт буюу ийм гигабайтын алхамтай болгон шинжилж байгаа Skytel хамт болоо. За одоо тэгэхээр та илүү их датаг хэрэглээд илүү бага төлнө л гэсэн үг. Хамгийн чухал нь задгай датаны тарифын шинжилнэ гэж байгаа. Өмнө нь мегабайт хэмжигдэхүүнээр тооцогддог байсан бол одоо гигабайт хэмжигдэхүүнээр тооцогдож 1 цагийн кино үзэхэд 6,000 төгрөг зарцуулдаг байсан бол одоо ердөө 2,000 төгрөгөөр үзэх боломж. 3 дахин хямд үнээр үзэх боломжтой тийм гигабайтын хурдтайгаар гэсэн үг. Хэрэглээ 3 дахин их, үн 3 дахин бага гэсэн үг. Таны дата багц дагалдах дата дууссан ч гэсэндээ та нэмэлт дата багц авах шаардлагагүй, санаа зовхгүй илүү их хэрэглээрэй гэж байгаа. Та Монголдо үйлчлэгээний багцуудаас өөрийн хэрэглээндээ тааруулан сонгож илүүг мэдээрэй. Илүү хурд, илүү хэрэглээ, илүү үнс нь, илүү дата. За тэг дата. Ер нь бол одоо нөгөө Skytel CGM гэдэг байгаа шүү дээ, тий. Skytel CGM руу ороод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч яж болж байна. За мөн дээрээс нь Facebook ч юм уу, Instagram ч юм уу тий. Skytel official гэдэг яг албан ёсны хуудаснаас нь яг энэ үйлчлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай гэж та бүхнээс хүсэх байна. За ер нь бол тэгээд одоо нөгөө хуучин байсан одоо тэдэн мегабайтын хурдтай датаг те тэдэн төгрөгөөр идэг байсан бол одоо бүр Skytel-ийн Монголдо үйлчлэгийг сонгох юм бол тэдэн гигабайт дата үйлчлэгийг гэтээ өмнөх үнээсээ 3 дахин хямд үнээр авах ийм гоё боломжийг Skytel-ийн хамт олон маань олгож байна. Баярлалаа та бүхэндээ. За баярлалаа. Өстө сайхан юм шүү дээ. Бодог хоорнотыг явж байгаа хүмүүс ч од мөндрийн нэвтрүүлгийг дураараа татаж авах юм шүү дээ. Өстө тэгин шүнээр те. За. За одоо яагаад гэдэг асуулт бол амар хэцүү асуулт л та. Яагаад гэвэл одоо нэг янзын Эржбет Батбарын гэдэг хүн чинь цуврал алуурчин гэж одоо бол бид нэр одоо үед яригдэн штэ. Заримдаа ингээд алуурчин хүн чинь яг шалтгаан байхгүй байдаг те. Одоо ийм хэцүү гонигтай юм болоход хүмүүс ингээ амар шалтгаан хайдаг. Өө яасан болоо, ямар үнсээс гарсан болоо гэж бодохоор яг гой хариулт болж байдгүй. Бага насндаа нэг зовсон юм уу? Эсвэл одоо хүнээс өршөө авч исэн юм. Тиймэрдэх юм заримдаа байдгүй.
яг ингээд судлаа үзэж яхад одоо домгуудын ус тооцож байгаа шүү дээ. Одоо тэгээ залуу настай задах хүн байна гэдэг бол домог тий. Тэр худлаа. Харин зүгээр л одоо садист хүн байсан гэж хэлж магадгүй бах. Ингээд хүн алах дуртай. Ингээд зөв хүнийг тамалдаг сурал алуурчин л байсан гэж магадгүй. Тэгээ яагаад заавал охтууд гэж те? Харин тий охтууд гэдгээр нь одоо өмнө хэлжсэн шиг арай баригдахад хэцүү байсан гэж магадгүй бах. Эсвэл одоо нэг бага охтуудын сургууль ажилладаг байсан. Тэр сургуультай ирсэн охтуудаа шууд аваад ядах магадлал нь илүү өндөр байсан байж байна. Тэгэд одоо нэг домогтой бол ингээд нэг онгоо охины цусыг нь гар дээр нь туссан чинь гарах нь арьс нь амар гой болцсон гэж ярьдаг. Тэгээд тэрнээсээ олоод ванд өргөж яхад онгоо охины цуснд ордог байсан гэж ярьд юм билээ. Тийм. Тэгээд одоо энэ шүүх хурлынхаа дараа бол нэг 300 гаруй мэдүүлэг цуглуулсан байгаа штэ. Яг энэ мэдүүлэг дотор Батуурыг өөрөө яргалал аллаг үлдэж байхыг бол харсан ганц ч хүн бол байхгүй. Ихэнх нь дам яриа ховж байсан. Тэгэд орчин үеийн зарим түүхчид үнэхээр олон зуун охтыг хулгайлсан бол ядаж ганц нэг нь тэндээс оргох эсвэл одоо хамсаатан дундаас нь шүглүүлэх байх хэрэгтэй гэж ярьдаг боловч тийм мэдээлэл бол өртөөсөө гарч байгаагүй. Тэгээ эцсийн дүндээ Батуурын эсрэг хэргийг нүдээр үзээгүй хүмүүсийн мэдүүлэг мөн яргалсан гэсэн зогц төр үнэлсэн юм. Зогцос бол олцсон бол үнэн. Гэтэ тэр зогц нь үнэхээр яргалсан байсан уу байгаагүй юу гэдгийг бид нар одоо ч мэдэх ямарч аргагүй байна. Имсэлжсэн охтууд байсан уу? Эсвэл зүгээр үнэхээр зовж тамсан охтууд байсан уу гэдэг. За тэгээд энийг бас ярихдаа энэ түүхэн санд нэг том зургаараа харж үзэх хэрэгтэй байгаа даахгүй юу? Эржбет Батуурын хэрэгт холбогдож гэрийн хорионд орох эрх мэдлийн шилжилт явагдаж байгаа. Унгарын хаан 2 дугаар Матиас бол өөрөө католик шашинтай. Харин тухайн үед Унгарын том ноёд язгууртнууд нь бүгдээ протестант шашинтай байсан байгаа даахгүй юу? За. Тийм. Эржбет өөрөө ч гэсэн протестант. Тийм учраас нэг шашны зөрөө бас гарч ирсэн байж магадгүй. Тэгэд энэ дэр нэмээд Эржбетийн нөгөө талд түүний холын үеэл Гиабор Батууры гээд Отоманы дэмжлэгтэйгээр Трансильваны фангаар суужсан нэг хүн байгаад байгаа. За. Тэгэхээр протестант ноёдууд Отоманы дэмжлэгтэйгээр яванда Матиасыг түлхэж унгаах боломж гарч ирж исэн. Тийм учраас ийм дайн гарч ирээд ийм дайн дэгдэх юм бол Эржбет Батуурын нөгөө чагтад сайз байгааз тэр бол амар стратегийн чухал цэг болох гэсэн юм. Тэгэхээр 2 дугаар Матиас хаан Ференц надаштид бас маш их өндөр мөнгөн дүнгийн өртөө байсан. Тэгэхээр одоо 2 дугаар Матиас хаанд нэг 2 санаа байгаад байгаа байхгүй тий. Нэг нь ингээд Эржбет Батууры гэдэг хүнийг зайлуулчих юм бол өрн байхгүй болчихно. Ягаад гэвэл нөгөө энэ Ференц надаштыг нөхрийнх нь өрн шууд Эржбет төлөх гэдэг шүү. Эржбет төлөх гэдэг байгаа. Нөгөө талаас Батуурын удмын нэр нөлөөтэй гүнгийн авахт хэрэгт холбогдуулах нь Гебор Батуурын бослого амжилттай болох магадлалыг эрс бууруулж байгаа. Улс төрийн нөхцөл байдал яваад байгаа. Улс төрийн нөхцөл бас энэ 2 дугаар Матиас хаанд яваад байгаа. Нэгт мөнгө төлөхгүй, хоёрт бослого гаргахыг тасгаж байгаа. Бас нөгөө мөрдөн байцаалтыг явуулсан Георг Түрзо гэдэг хүн байгаа штэ. Хэдийгээр Түрзон цаасан тэр шахтад сайзын ноён байлаач гэсэн нөгөө Геборч бослого гаргах гээд Эржбет хамаатныхаа дэмжлэгтэйгээр шууд Түрзог хөөгд явуулчих боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр энэ Түрзод бас нэг талын Эржбетийг зайлуулах нь ашигтай. Ягаад гэвэл энэ чагтад сайзыг өөрийнхөө эрх мэдэл 100% авах гэсэн байгаа даа. Тэгээс Матиас хааныг өөрийнхөө талдаа оруулах нь ашигтай байгаа байхгүй. Тийм учраас ингээл амар олон зуун мэдүүлэг үнэн худлаа байна уу зүгээр л ингээд цуглуулад яваад исэн юм. Тэгээд тэр ч ядах бүр ингээд Трансильваны Ван Гебор Батуурын амийг хорлоход оролцсон хүмүүсийн нэг нь Түрзо байдیں۔ Тэр нь бүр яг ингээд түүхэд бэдэд байран дээр үлдчихсэн. Тэгэхээр оролцогч талуудын сонирхол бол зөндөө байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр Эрзбетийг бас өөрийг нь шүүх хурлаар оруулаад нэр хүндтэй хүнийг цааз ял олох нь бас эзэлтэй байсан учраас оронд нь зүгээр ингээд нэг шулам нэр хүндийг нь буулгаад зайлуулчих нь хэд их амархан байгаад байгаа. Тэгээ шүүх хурал дээр орж ирэнгүүтлээ өөрөө өөрийнх нь хийгээд байгаа амиг ярьчих магадгүй юм биш үү? Тэр өөрийг нь оруулахгүй зүгээр тэр өөрийн гүйцэтгсэн гэсэн хүмүүсийг оруулах. Гүйцэтгсэн хүмүүс. Энийг ясандаа бүр зүгээр энэ хүн дээр ингээд бүтэн юм ажиллаад те
Тэгээ тэр мэдүүлэг зэдүүлэг ч гэдэм үү тэр охтуудыг нэр хөнөхөр хулгайлсан ч юм уу гүүч юм бас мэддэхгүй юм байна шүү дээ. Харин тий. Ингэж явсаар хагаад ингэсэн. Яг нөгөө түүхэндээ Элизабет Батори Иржабет Батори гэдэг байгаа чи яхааргүй нөгөө цуст гүнгийн авахаа гэж дурсагддаг учраас цус 51 юм шиг боловч. Гэтэ одоо ингээд яг яачлаа бүр нэг юм яг хийсэн юм уу хийгээгүй юм уу? Тий. Энийг хийсэн болгоо харагдуулсан юм уу? Яг тийм болж Тий. таа. Бид нар тийм учраас энэ нэвтрүүлэг дээр амар их ярьж байна. Одоо бид нар яг ингээд домгийг нь яриа тий. Ингээл цуснд фанд ордог байсан гэд ярьдаг гоё ч гэсэн яг бодит амьдрал дээр одоо манай нэг сэтгцийн өвчтөй нэр хаан байсан шүү дээ. Тэрэн шиг ялгаагүй ингээд түүх харлуулсан магадaltaй байж болохоор байгаа байхгүй юу? Тийм нэг. Тэгэд одоо нэг хамгийн сонирхолтой гэх нь Эржбет Баторигийн талаарх аимшигын домогд нь тэрнийг нас барснаас 100 жилийн дараа гарч ирж байсан. 1729 онд Ласло Тороци хэмээх нэг зохиолч Tragica Historia гэдэг нэг ном бичсэн. Тэр нь эмгэнэлт түүх. Тийм ээ. Тий. Тэгээд тэр номон дотор энэ домогд маш алдартай болж ирсэн. Тэр энэ номоо гол төлөв ардын аман зохиол бас өдгөө хадгалагдчих үлдээгүй баримт мэдүүлэгт үндэслсэн. Тэгэд гүнгээ авахаа залуунаас гоо сайхна хэвээр харагдуулахын тулд онгон охтыг тусаар фаныг дүүргээд дотор нь хэсдэг байсан үнэн л ингээд төсөөлөхөр жисэн учраас хүмүүс үнэн гэж боддог байсан байгаа тоххой. Тэгэд үүнээс бол 19-р зууны зохиолчид Баторигийн тухай домгийг нь зарим нь бодит үннээр бичнэ, зарим нь ингээд аим шиг өвлөр болгож өөрчилж баяжуулсан байгаа. Тэгэд Эржбет Баторийн бол Европын түүх домогт нэмэгтэй мангас шулан болж ирсэн. Тэгэд өмнө хэдэл ярьжсэн шүү дээ. Трансильвани Дракула гарч иржсэн. Тэгээ нөгөө Брам Стокер Дракулагийн тухай анх бичиж байхдаа Валагийн шорлагч Влад Дракула тэгээд энэ Эржбет Баторийн хоёрын түүхийг нийлүүлж ягаад Дракула Ваныг бичижсэн байгаа байхгүй. Тэгвэл Дракулатай дуудаад байгаа. Би нэг Дракулатай ойрхон санаад байгаа ч юм шиг юм энэ хоёрын угаасаа түүхийг нэгтгээд нэг иймэрхүү зохиол гаргасан юм шүү дээ. Яг иймэрхүү зохиол юун дээр түүхтэр байгаа нэг юм хит говьлтай гэдэг юм уу хит одоо ингэж үлдсэн тиймэрхүү юмуудыг нөгөө зохиолчд болон Холливуудын ч шүүрэл авна шүү дээ. Шүүр шатдаг тий. Тэгээд яг тийм юм тэр үдэг ажиж байгаа хөөхгүй тий. Тэгээд ямар тач одоо 20 дугаар зуунаас бол Эржбетийн талаар архивыг судалсан түүхчид тэр үлгэр домогт бол ямар ч ноттой зүйл байхгүй гэдэг нь санаа нийлдэв. Тэр одоо яагаад энэ домог нь ийм алдартай болсон бэ гэж бодоод үзэх юм бол нэг жоохон ойлгомжтой байгаа юм л байна. Нөгөө 19-р зууны хэдэн найзууд уулзаад үлгэр түүх ярьж суухтаа улс төрийн нарийн төвхтөн нөхцөл байдлын талаар ярих уу? Эсвэл одоо ингээд үрд залуу хүн байдаг. Алуурчин ярих чин вампир эмэгтэй талаар ярих нь илүү сонирхолтой юу гэдэг байгаа. Тэ. Тэгээд Эржбет Баторигийн талаар түүхэн дээр бол түүхч нэг 3 хуваагдсан байт юм билээ. Үзэл бодлороо. Нэг нь үнэхээр аимшигтай ярга аллах бол үлдсэн. Энэ нь бол бодит. Гэтэ хэдэн 100 гаруй биш. Магадгүй нэг 50 гаруй 70 гаруй охтыг алсан гэдэг нь үнэн гэж боддیں۔ Ягд гэвэл нэгт асар их мэдүүлэг бол байдаг. Хоёрдугаарт залуу охтуудын зохицууд бол олдсон. Тэгэд хаан бол өөрөө энэ үйл ажиллагаанд оролцсон учраас энэ бодит гэж үзээд байдیں۔ Амнаас ам дамжаад домог нь одоо ингээ улам муухай харлсан ч гэсэн яг хийсэн байдал үйлдэлүүд нь бол бодит гэж үздэг юм билээ. Хоёр дахь төрлийн түүхчид нь бол энийг бол зүгээр л улс төрийн тоглоом болсон гэж үзэж байгаа. Аль тэр нь хэлчихсэн шүү дээ. Хоёр дахь Матиас тэгээд төр зөө хоёр бол өөрсдөө ашигын сонирхол байгаад байсан. Тэр ашигын сонирхол нь ганц эсвэрж өсчихсэн хүн энэ Эржбет Батори байсан учраас Эржбет Баторыг зайлуулахад нь өөрсдөө маш ашигтай байгаад байна. Тэгээд эмэгтэй хүнийг тэр үед чинь бол ингээл шулам дуудал. Тэгэл нэр хүндийг нь унгаан цаазаар хавдаг байсан. Тэгэд эн чинь одоо Европт, Америкт 19-р зууны сүүл үйлсэн зүйл шүү дээ. Гэхдээ энэ түүхчид бол Эржбетийг бол нэг амар гоё огт гин буруугүй инхийн цагаан тагтаа гэж бол үздэг. Бас л нэг тэр үеийн тухайн язгуурдаг хүн чинь бас боолоотой жоохон тамалдаг, зоддаг байсан л ах гэж хардаг. За тэгээд гуравт нь юу вэ гэх юм бол энэ хоёрын голд арай байдаг хүмүүс нь улс төрийн тоглоом мөн байсан уу? Мөн байсан. Гэхдээ энэ охтуудыг бас алсан уу? Алсан. Олон зуун охтууд биш байлаа ч гэсэн хэдэн цөөхөн охиныг алсан. Тэгээд тэднийг зодож дэрлэгдэг байсан. Гэхдээ энэ нөгөө католик шашинтууд нь %% эмэгтэй хүнийг улам шулан болгож байгаа нь түүхэнд ингэж улам хурцлсан гэж үздэг юм билээ.
Өөрөө ч гэсэндээ тэр ноёдын охтууд мохтуудыг аваад байгаа нь тий. За яг хөө мэдээж тийм сургууль соёл гэж хэлсэн л байх л та. Нэгээс нь тухайн үеийнхэн тэр юугаар л гэхдээ бас нөгөө хөшүүрэг болгож ажиллаад байж магадгүй юм тий. Өөрөө ч гэсэндээ тэр улс төрийн тэр юун дотор өөрөө ч гэсэн оролцоо явж байгаа. Дахиад бүр том нөхөрт ингээ авахсан байж бас болох юм тий. Тэгэхээр энэ яг тийм тэгцэн гэсэн юм бол байхгүй. Бол байхгүй. Миний хувьд одоо ингэ түүхий судлаа үзэж байхад бол би бол арай нэгдүгээр талд нь жоохон санал нийлээд байгаа. Ягаад гэвэл тэр охтуудын зохицол үнэхээр олдж байгаа. Тэгээ нөгөө 5 мэдээлэл өгсөн юугаар штэ ял авсан хүмүүс тэд нар бас бүлээн зөвшөөрж байгаа. Тийм учраас би бол за бас нэг янзын цурал алуурчим хүн байсан гэж үзээд байгаа. Шүүх нь хэрвээ яг хэний ч хамааралгүй хэний ч нөлөөнд байхгүй бие даасан хүчрэх бол тэр одоо нөгөө мэдүүлэг гэдэг юм уу тийз бол итгэхэд бас байж болно л ба тий. Тэрэн дээр бас энэ боломжийг ашиглаад энэ 2 дугаар Матиас 402 өөрсдийнхөө бодол санааг өөрчлөсөн гэж бодоод байгаа юм. За одоо орчин үед Эржбет Батбаяр гэдэг хүн ямар төвшөнд байна гэх юм бол орон нутгийн төвшөнд орчин суугчид бол түүнийг амар чухал эмэгтэй гэж үздэг. Ягаад гэвэл одоо Эржбетийн насан бартлаа амьдарч байсан Чагтиц сайз нь өнөөдөр жуулчдын олон орчдог газар болчиход байна. За тэгэд Словакт Эржбет Батбаяр корсетны цаана нуугдсан харьцал гэдэг нэг үзэсгэлэн ирж исэн. за корсетны цаана нуугдсан харгислал. Тий, энэ үед ч бас яг корсет бол амар одолж исэн цаг үе яваад байгаа байхгүй. Тэгэд түүний өмсөж ясан хувцас эд хэрэглийг толилуулдаг. Тэгээд Чагтизын төв толбанд гүнгээ авахын модон сэлбэр бас байдیں۔ Тэгээд Батбаярын домогт үлдсэн 2013 онд Чагтиц сайзын ойр хавьд нь байдаг Батбаяричкина Квапра Кирви гэдэг үйл ажиллагаа явуулсан. Тэр нь гүнгээ авахаа Батбаярын тусал цус. Энэ одоо юу байсан бэ гэх юм бол нэг фестивал байгаад байсан байхгүй юу? За Хүмүүс ингээ 16 дахь зууны Унгар хувцас өмсөж бэлэг дурсгал зүйлсийг жуулчдад худалдан тэгээд мөн цусаах хандивлах аян байгаад. Нөгөө цус Батбаяр гэж ашиглаад хүмүүс цусаа хандсан дагавар юу болчих тий. Өмнө модель болчих тий. Одоо тэгээд тэрүүгээрээ аялал жуулчлалаа хөгжүүлэн тэрүүгээрээ ямар нэгэн фестивал арга хэмжээ юм хийн тий. Тий, одоо түүхэнд хэр хар муугаар үлдчихсэн тэрийг нь ингээд одоо байгаа иргэд нь эргээр ашиглаад өөрсдийнхөө эдийн засаг нэмэр оруулж байгаа нь маш зөв болох юм байгаад байгаа. Тэгээд одоо нөгөө Батбаярын хүүхэд насаа өнгөрүүлсэн Нэр Батар хэмээх харш одоо л музей болцсон байгаад байгаа. Тэгээд Эржбет Батбаярын талаар маш олон өөр кинонууд гарч исэн. За 1971 онд Гүнгийн авахаа Дракула гэдэг нэг кино гарч исэн. Тэгээд 2008 онд Батбаярын Цуст Гүнгийн авахаа кинонд түүний хөвөл дайны хохирогч болсныг илүү үзүүлсэн. За тэгээд тайзан дээр олон өөр дур жүжигүүд бол байдаг. Тэгэхэд видео тоглоомууд дээр одоо нэг эмэгтэй вампир гарч ирэх юм бол дандаа Эржбет Батбаяр өөрөө байж дээ. За тэгээд яг дүгнэлтээ хэлэх юм бол Эржбет Батбаяр яг өдөр хийсэн үү хийгээгүй юу одоо л яг 100% мэдэх хэцүү. Гэхдээ өнгөрүүлсэн цаг үе нь бол маш улс төрийн нөхцөл байдал хэцүү байсан цаг. Тэгэхээр Эржбет Батбаяр үнэхээр залуу охидыг хэрцгэлсэн үү? Эсвэл түүнийг хэрцгэлсэн үү гэдгийг бол манай үзэгчид бодож үзэх хэрэгтэй байгаа. Тэгээд манайхан коммент дээр бичихгүй юу? Өөрөөс жоохон судалгаа хийж агаад би бол үнэхээр алуурчин байсан эсвэл өөр улс төрийн тоглоом байсан чинь. Тэгээд ийм зүйл болоогүй байсан бол одоо энэ хүн зүгээр түүхийн хувцсанд үгүй нэг болон дээр л бичгэн өгдөл байсан байна. Гэтэл энэ номог нь маш алдартай том болсон учраас бид өнөөдөр нэвтрүүлгээр ярьж байгаа. За надад зүгээр ингэж бодож чадах юм. Ер нь нөгөө цус 50 дарангуулагчийг би ч өөрөө яг хөө ингээд урд нь те одоо тэр гэдэг ч юм одоо энэ дэлхийн түүхэн дээр харт хол болоод үлдсэн хүн төрөлхтнийсээ гэмт хэрэг үлдсэн маш их зэвүүн нөхдүүд байгаа шүү дээ те энэ болгонд ингээ харахтаа нэг юм саунд хийж байдаг байсан дарангуулагч гэхдээ яг энэ цус 50 дарангуулчдууд эхлэнээс хойш би яг тэр дунд ингэж болд юм байна шүү дээ ингээд энэ хүнийг ингэсэн юм байна гэдэг ч юм уу те эсвэл ийм зүйл байд юм байна шүү дээ. Одоо Эржбетийг бол одоо бүгд л те цус гүнгийн авахаа гэдэг нэг алдартай юм шиг те нэг юм яргачин хүүхэн байсан гэл те билбсэн юм хүүхэн байсан гэл бодооддаг байсан ч магадгүй нөгөө нэг зарим зүйлсүүдийг дурдаад эхэлсэн улс төрийн нөхцөл байдлыг нь дурдаад эхэлсэн те эсвэл тэнд оролцсон хүмүүсийн дараагийн хийж байгаа үйлдэлүүд нь юу болчих вэ гэдгийг харсан чинь энэ нөхөр дээр ч нэг ийм юм ажилласан байж магадгүй юм биш үү. Тийм шүү дээ. Тэгэхээр бас хүн чинь арай нэг юм хэрсүү болоод байгаа юм уу та.
Надад бас манай үзэгчид гэсэндээ тэгс бодож байгаа бах. Надад гэсэндээ ер нь тиймэрхүү зүйл бодогдоод байна. Шууд ингэ ямиг так гэд нэг ойлголтоор дан даач болохгүй юм биш үү. Тэр донд чинь бас нэг иймэрхүү зүйл болцсон байж ч магадгүй юм. Ер нь ингэдэм байх шүү саадуулч. Иймэрхүү үйлдэлүүд хийчдэг юм байх шүү. Харин тий. Одоо ингээд түүхэнд гарч байгаа Эржибет Батор шиг хүнийг харахаар нэг янзын ингээд зохиол гэж үзэх юм бол тий. Эхний хуудас байна, сүүлийн хуудас байна. Гэхдээ бодит амьдрал дээр бол тийм байдгүй. Тэр номны гадуур бас маш их олон өөр нөхцөл байдал байдаг. Улс төр юу байна, эдийн засаг юу байна. Энэ түүхийг харуулах хүмүүст ямар ашиг байна, харуулахгүй хүмүүст ямар ашиг байна гэдэг амар олон нөлөөтэй зүйл байдаг учраас одоо иймэр дөхөн юмнуудыг ингэж боддог байсан шүү дээ гэдгийг судлаа үзэхээр шал өөр байх магадлал гарч ирд юм байна. Тийм байна. Ийм юм болж болдсон байх шүү. Энэ надад бүр маш их нөлөөлж байна. Одоо зүгээр ингээл саяны хэсгийг ярьж байгаа л эргүүлээд би ч нөгөө 20 дугаар зууны түүх тал руугаа илүү их ажилтдаг. Тэгээ 20 дугаар зууны түүхэн дээр харж байхад л яг иймэрхүү байдлаар бидэнд маш олон хүнийг одоо хуурамч түүх зохиогоод түүний талаар буруу ойлголт үлдээгээд тий одоо ингээд хоошоогоо хичнээн жилээр нь хичнээн 10 жилээр нь харлуулсан ойлголтыг үлдээх гээд ингээд далилгсан түүх өгсөн байгаа байхгүй тий тэд нар ч гэсэндээ ил болох л ёстой одоо ингээд бүгэх юм л ингээд ил гарч байгаа юм чи. За Элизабет Батори Эржибет Батори гэдэг. Ер нь одоо миний мэдхээр бол одоо манай хүннүү гүрний үед чинь тий хоёр одоо өмнөд хүннүү умард хүннүү болж хувааж байгаа маш том ан цав үүсдэг. Тэгээд тэр ан цаваас умард хүннүүгийнхэн баруун тишээ Европын зүг нүүдэлдэг. Тэр нүүдэлснээс хойш даруй 200 гаруй жилийн дараа тэнд одоо Атила гэж хаан төрж байгаа. Хүннүүгийн хаан Атила. Тэгээд Тэнгэрийн ташуур нэртэйгээр тэр ойр хавьд нь байгаа яг энэ ханилаг манлаг идрээд чинь бүгднгийн одоо жинхэнэ ном хотгож байгаа. Тэгээд зүүн ром, баруун ром гэдгийг бол үнэхээр чичрүүлж байгаа. Хаалгаар нь зүг зүгээр ямар ч дайм байхгүйгээр хаалгын ингээл нээгэл Атила чинь явж ороод өөрийнхөө ордныг бариулах хэмжээний тим хүчрхэг болж байгаа. Тэгээд тэр одоо умард хүннүү буюу тийш нүүдэлсэн хүннүүг юм бас хүмүүс нь те яг одоо энэ минутрын яриад байгаа тэр хүн мажарын тийшээ очиж сууршсан байдаг. Тэдний маань үргэлжлэл гэж одоо хэлж болох юм уу гарах те. Тэгж хэлж болно. Ийм үеийн цаг хугацаанд нь байгаа Эржибет Батори гэдэг энэ түүхэндээ цус дүнгийн ахва гэж үлдсэн. Энэ нөхрийн талаар бид өнөөдөр ярилцлаа. Баярлалаа. За баярлалаа. Маш их юмыг ингэж нэг юм цэгцэлж өгсөн дугаар байлаа. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Skytel компани маань ажилласан. За ингээд өнөөдрийн цус 50 дарангуул нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар уулзъя. Баярлалаа өнөө. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаажлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандуулснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.